Эхний мэдээг хүргэе. Нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн материалууд цахим орчинд цацагдсантай холбоотойгоор эргүй уйлд цаазын ялыг нэмж оруулах нь зүйтэй гэх байр суурь хүчтэй яригдах болсон. За үе үеийн хөндөгддөг цаазын ялыг сэргээх тухай асуудалд сэтгэл хөдлөлтөөр хандаж нийгмийг айдаст автуулах нь олон сөрөг үр дагавартайг хууль тогтоогчид тайлбарлаж байна. Гяндан гэж байна. Хүн өөрөө очиж үзчихээж тэнд хүмүүс ямар нөхцөл байдалд хоригдож байна гэж үзчихээж тэр гяндангийн уур амьсгалыг мэдэрдэг. Тэнд бол хүн жинхэнэ цээрл амсна. Хинтэй ч болцохгүй. Салхилах тэр боломж болцсон хязгаарлагдмал. Маш хүнд хэцүү нөхцөлд хоригддог. Би бол энэ нооц ностой гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг хуучин цаазаар ахаал гүйцэтгэдэг байсан. Нэг удаа буудаад зовлонгоос нь салгачихж байгаа. Би бол энийг бараг шагнал гэж бодож байгаа. Тэг хэрэг хийснийхэн төлөө нэг удаа буудаад зовлонгоос нь салгачихж байгаа. Жохо муухай сонсогдож магадгүй. Гэхдээ би энэ бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн. Онц хэрцгийгээр бусдын амь насыг хөнөөсөн. Эдгээр этгээдүүдийг хуулийн хатуу чанга цэрлэл үзээсэй. Тэр гяндангийн нөхцөлд олон жил хийсэн нүглээ бодож энэ цэрлэлийг амсаасаа гэж боддог. За Монгол улсад цаазаар авах ял шийтгүүлэгчдийн тоог албан ёсоор хэвлэн гаргахыг зөвшөөрдөггүй бөгөөд анх удаа 1965-аас 2005 он хүртэлх 40 жилийн хугацааны тоо баримтыг дэлгэсэн байдаг. За энэ хугацаанд нийт 806 хүнд цаазлах ял оногдуулсан гэх тоог танилцуулсан. Энэ тоонд тулгуурлан хийсэн судалгаанд дурдсанаар 1985 онд цаазаар авах ял шийтгүүлэгчдийн тоо 1965 онтой харьцуулахад 285.7% өссөн бол за 1984 онтой харьцуулахад 58.8% өссөн дүр зураг ажиглагджээ. За энэ мэт олон нөхцөл байдлаас шалтгаалan цаазын ялыг эрүүгийн хуулиас хассан гэдгийг онцолж байна. Ийм хэрэгүүд бол шударга шийдэгдээд бүх насаар нь хорих ялыг авна гэдэг бол хамгийн том одоо бас илүү энэ цаазаар авах ялаас ч илүү одоо аимшигтай ял шүү дээ. Ерөн зүгээр энэ одоо эрх чөлөөгөө асуулж хорих ял эдлэн гэдэг бол ерөөсөө тийм одоо хөнгөн зүйл биш. Энэ маш одоо хэцүү зүйл. За хоёрдугаарт яг би зүгээр бид өөрсдөө нэг хүнээ хөгжүүлэх, хүнтэйгээ ажиллах энэ зүйлийг ерөөсөө хайсан байна. 2005 он гэхэд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 орноос 169 улсад цаазын ялыг зогсоосон байна. 2022 оны байдлаар цаазын ялыг халсан орны тоо 108 болж өсжээ. За эдгээр улсын олон нийт цаазаар авах ялыг хуульчилсан аллага гэж үзэж хууль хэрэглэнээсээ хасах шийдвэрийг гаргаж байжээ.